Амилсан өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Сайхан амарцгааж гин үү? Юу л орой болж байгаа үл өдөр болж байгаа үл гэх. Орой болохоор сайхан амарч гин гэж хүмүүс мэдлдэг штэ. Христ итгэж бидний хувьд бол нэм гараг гэдэг бол яг гоё амардаг өдөр байгаа. Эзэн дотор амардаг. Та амарч чаддаг уу? Магдалины багийнхнаас бусдаас нь сууж байгаа шүү за. Амарч чаддаг уу? За бас манай үйлчлэг багийнхан ч гэсэн битээ хариулаарай гэх байхгүй. Өнөөдөр хүүхдийн цуглааныхнаас бол бүр асуумаар байгаа. Яагаад гэвэл хүүхдийн цуглааны багш нар маань хүүхдийн цуглааны хийнгээ өнөөдрийн нөгөө хоолны нөхөрл бид нар сар алганы эхний 7 хоногт хийдэг шүү дээ. Тэрний хоолыг бэлдэж байгаа. Тэгээд хүүхдийн цуглааныхан банд бас айгүй гоё байгаах гэж найдаж байна. Христ гэж бидний амьдралд энэ нэг юм амралт их чухал байгаад байдаг. Энэ амралт гэдэг бид нар зөвхөн нэм гарагийн амралт ч юм уу эсвэл юу гэдгийг нэг тийм амралтанд явах, гадаад руу явах, хөдөө амралтанд явах, сувлалт явах гэдэг тэр нэг амралтаас илүү өөр төрлийн амралтын талаар харж байгаа. Энэ ямар амралт вэ гэхэл бидний зүрх сэтгэл дэх амралт. Зүрх сэтгэл дэх амралт. Энэ зүрх сэтгэл дэх амралт биднэрт байх аваас бидний амьдрал маш хүчтэй болж эхэлдэг. Зүрх сэтгэлтэй хүн ядарсан, зүрх сэтгэлтэй хүн сүлдсэн, зүрх сэтгэлтэй унсан, ядарч унсан хүмүүс цаашаа явах тэнхээгүй болж эхэлдэг байна. Тэгэхээр Христ сэтгэлийн амьдрал нь өөрөө маш олон ийм хариуцлага дунд явж байгаа юм шиг харагддаг. Яг гэвэл христэгч хүн юм чи одоо ингэх ёстой, тэгэх ёстой, ингэх хэрэгтэй, тэгэх ёстой гэдэг айгүй олон зүйлсүүд бидний нуруунд дээр заримдаа явж байгаа тохиолдлууд байдаг. Хэсэг хугацааны өмнө манай цуглааны нэг хүн юу асуусан бэ гэхээр энийхээ манай төөсийн сургалтын дээр болсон яриа л да. Төөсийн сургалтынхан бид нар яадаг вэ гэхээр төгс төгөл дээр амь номоосоо суралцаад суралцсныхын дараа 3 хэцүү асуултын цаг гэж гаргадаг. Тэр нь яадаг вэ гэхээр бид нар бодож байгаад хамгийн тийм хэцүү байж болохоор эсвэл хамгийн мангар байж болохоор хамгийн хариулахад айгүй төвхтэй байж болохоор 3 асуултыг бодож ирэх ёстой. Яг мэдээж хүн болгон биш л те. Тухайн өдрөө. Тэгээд тэрэнд бүгдээ тал талаасаа хариулах гэж оролцдог баг. Тэгээд тэгснээрээ бид нар суралцдаг. Тэгэхээр нэг асуултан дээр явсан мэхлээр ер нь 7 дахь өдрийн адвентист гэд 7 дахь өдөр гэсэн мөртлөө 6 дахь өдөр буюу хагас өдөр хийгээд байгаа энэ цуглааны хувьд бид нар яг яаж хандах ёстой вэ? Эдгээр одоо гаж урсгал юм уу? Бүр тэрс урсгал юм уу те? Бид нар чинь ялгаад байгаа шүү дээ. Тэрс гэж нэг ярьж байгаа, гаж гэж нэг ярьж байгаа. Бид нар урд нь бол зөвхөн гаж гэж нэрлэдэг байсан буюу Библиэс гадуурх номлол сургаал заагаад байгаа. Библийн сургаалыг мушгин гуйлаад байгаа хүмүүсийг бид нар бүхэлд нь гаж гэж нэрлэдэг байсан. Харин одоо бид нар яадаг вэ гэхээр хоёр үгийг хэрэглэдэг болсон. Нэг нь гаж, нөгөөх нь тэрс гэдэг хоёр үгийг хэрэглэдэг болсон. Тэрс гэдэг нь болохоор бүр Библийн сургаалын эсрэг. Есүс хожим ирнэ гэж би ирсэн байна л гэдэг нөхдөөдийг хэлж байгаа шүү дээ, тий. Есүс бол Бурхны хүү гэсэн чинь бие байсан юм аа гэж нэг нөхөр гарч ирээд байгаа. Солонгост ч байна, Хятадд ч байна, тий. Одоо энэ ээж бурхан гэдэг бүр эмгтэй байсан юм аа гэж гарч ирээд байгаа шүү дээ. Үлдээс бурхан чинь. Гэх мэтчлэн энэ бүр ингэ тэрсэлж байгаа нөхдүүдийг бол бид нар гаж гэдэг айгүй тийм хөнгөн категорид оруулахаа болсон. Эд бол тэрс үзэлтэнгүүд буюу Библийн яг эсрэг сургаал зааж байгаа хүмүүсээ гэж үзэж байгаа. Харин баг зэргийн гаж буюу баг зэргийн ялгаатай бол биш шүү. Жохон гаж. Ялгааг бол бид нар дотроо урсгал чиглэлээр ялгарч байгаа. Тэрнээс гаж гэдэг бол Библийн үндсэн сургаалаас буюу зарим нэг зүйлсүүдээс юм баг зэргийн ялгаатай гэж нь хэлж байгаа. Эсрэг бол биш. Гэхдээ баг зэргийн ялгаатай. Тэдрийг бид нэр яаж байгаа гэхээр гаж урсгалуудаа гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ адвентист буюу 7 дахь өдрийн одоо энэ сахидаг чуулганы хувьд бол нэг их сонирхолтой дэг жаягаас нь болоод Евангелийн Христч бид нар хүлээж авахд их төвхтэй байгаад байдаг. Тэр дэг жаяг нь юу гэхээр хуулийг бид нар ягштал дагах ёстой гэж. Хуулийг. Өөрөөр хэлэх юм бол хуучин гэрээнд ч бай, шинэ гэрээнд ч бай, Библиэл дээр гарч байгаа бүхэл хуулийг бид нар ягштлан дагаж мөрдөх ёстой. Тэгээ энэ дагаж мөрдөх ёстой энэ байдал нь заримдаа биднэрт ингээд маш их ачааг өгч идэг. Тэгээ бид нар ингээд ийм нарийнхан утсан дээр яваад нарийнхан утснаасаа ийшээ хазаачих юм бол болохгүй болчоод ийшээ хазаачих юм бол болохгүй болчоод байгаа тийм дүр зургийг бидэрт авчирч идэг. Угаасаа христэгч хүмүүсийн бидний амьдрал чинь эхнээсээ ахуулаад эцсийн өдрийн хүртэл тийм гэрээний харилцаанд орж гэрээн дотор явдаг хүмүүс байна. Тэгээ бид харах юм бол Библиэд ч гэсэн харах юм бол Библи дотор хоёр хуваагддаг тийм биз? Юу гэж хоёр хуваагддаг вүлээ? Шинэ гэрээ, хуучин гэрээ гэж хоёр хуваагддаг.
Тэр энэ хуучин гэрээний хувьд бол маш олон хууль, дүрм, журмууд өөрийнхөө дотор агуулсан байдаг. Яагаад? Яагаад гэвэл хүн гим нүгэл хийсэн учраас гим нүглийнх нь үр дагавар шийтгэл гэж хоёр юм байдаг. Үр дагавар шийтгэл гэсэн хоёр юм байдаг. Шийтгэл гэдэг бол чи ингэх юм бол ингэн, тэгэх юм бол тэгнэ. Хүний амь хохирох юм бол яг уу өөрийнх нь амийг. Хүний гарыг гимтэх юм бол өөрийнх нь гарыг. Хүний нүдийг гимтэх юм бол өөрийнх нь нүдийг. Өөрөөр хэлбэл бусдад ямар төрлийн хохирол учруулж байна өөрт нь тийм хохирол учруулах нь энэ шудраг уу? Тингээ толгойд өгчлөөр нэг л сонин те. Дараа нь үгүй маа гэж хэлэх гээд байгаа юм шиг санагдаад байгаа байх. Яг үндэ шудраг шүү дээ. Гэтэл яг энэ хуулийн дагуу хүмүүс нэрээ шудраг шүү тийм ээ. Би хүн алчих юм бол намайг алраа гэдэг чи би хэнийг нүдийг гимтэх юм бол биний нүдийг гимтэгээрээ биний хэнийг гарыг гимтэх юм бол миний гарыг гимтэгээрээ гэж хэлж байгаатай яг адилхан байхгүй. Би хүнд худлаа хэлэх юм бол надад чи бас худлаа хэлээрэй. Би хүнийг муухайгаар бодох юм бол чи бас намайг муухайгаар бодорой. Яг л юм гэсэн үг. Гэтэл энэ хуулийн дагуу бид нэр амьдрахлаар маш их хүнд дарамт хүмүүсийн амьдрал дээр ирсэн байдаг. Филиппо номын 3 дугаар бүлгийн 1-ээс 35 дахь ишлэлээр нэг ингэж хэлсэн баг. Би та нарыг санах бүртээ бурхандаа талархдаг. Та бүхний төлөө залбирахдаа үргэлж баяртай залбирдаг. Учир нь та нар эхний өдрөөс өнөөг хүртэл сайн мэдээний түншлэлд оролцож байгаа юм а гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Христэд итгэгч хүмүүс анханасаа л юун дотор байдаг вэ гэхээр тэр түншлэл буюу хамтын ажиллагаа, тэр ойлголцол, гэрээ, шин гэрээ, хуучин гэрээ гэх мэт тэр нэг юм гэрээний харилцаан дотор христтгэлийн амьдрал ерөнхийдөө бол явдаг. Тэгээ энэ гэрээ нь дотроо хоёр хуваагддаг гэдгийг бид нар бол мэдж байгаа. Тэгээ Библийн хамгийн агуу гэрээнүүд бол хуучин болон шин гэрээ хоёр бол байдгийг бид нар мэднэ те. Хуучин гэрээ, шин гэрээ. Яагаад мэдж байгаа вэ? Яагаад гэвэл Библиэлд ингээд хуучин гэрээ, шин гэрээ гэж заагалсан байгаа учраас бид нар хөвчлэн мэддэг. Гэтэл яг түүний цаана чухал ач холбогдол юугаар ялгаатай юм? Бурхан хуучин гэрээг хийхдээ жоохон тийм алдаа мадагтаа гэрээ хийгээд тэгээд бурхан энэ ажилласангүй болохоо ажиллаа. Одоо тэгээд яг шинэ гэрээ хийе да. Одоо энэ гэрээ ажилласангүй, энэ гэрээ дампуурчлаа, болохоо байчлаа. Тэгээд одоо шинэ гэрээ хийгээд за хэдүүлээ бүгдээрээ бүхнийг мартъя. Тэгээд шинээр яваа даа гэж хийсэн юм шиг харагдах гэдэг. Энэ бол бурхан хинбэ гэдгийн эсрэг ярьж байгаа онол. Хэрэг хуучин гэрээ нь алдаа байгаад шинэ гэрээ нь оноо байсан бол бурхан алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл бурхан төгс бишээ гэсэн санааг илэрхийлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ явчиг зөв тайлбар биш болж таарна. Ер нь яг гэрээний талаар ярихлаар Библиэлд маш олон төрлийн гэрээнүүд яригддаг. Гэрээ ч гэсэн хүмүүсийн хооронд байгуулагддаг гэрээнүүд байдаг. Улс үндэстэнүүдийн хооронд байгуулагддаг гэрээ байдаг. Айл өрхүүдийн хооронд бас гэрээ яадаг үлээ? Байгуулагддаг үлээ. Айлаас айл худ ургууд болохтой хоорондоо бараг л гэрээ байгуулж байгаатай адилхан тийм биз? Хоёр хүн бие биентэйгээ сууж хурмаа ийгээд бүгжөө бие биентэй зүүхтэй ямар гэрээ байгуулдаг вүлээ? За тэрийг яриад яах юм бэ гэж те айгүй хэцүү гэрээ байгуулдаг. Жаргалтай байсан ч, зовлонтой байсан ч чи миний бодож байгаагаас өөр хүн байсан ч гэсэн би чамайг хайрлнаа. Төвчнээ. Хамт байна. Шаардлагатай бол надаас гарах өөр золиос амиа хүртэл өгөх хэмжээний золиос байсан ч гэсэн би өгнө л гэж амлалдаг шүү дээ. Энэ нь зөвхөн сайн сайхан байх үед хэрэгжнэ гэсэн үг ерцөөж биш. Хэцүү байх үед ч гэсэн хэрэгжих ёстой. Өөрөөр хэлэх юм бол нөхөр маань эсвэл эхнэр маань миний бодож байгаагаас шал тэнэг залуу байсан ч гэсэн те шал өөр би арайч ийм гэж би бодоогүй гэж бодох тэр үед бид бүгд харах ёстой гэсэн үг шүү дээ. Яг л энэ чинь миний амлалт, энэ чинь миний гэрээ. Эсвэл миний бодож байгаа шиг тийм хүч чадалтай, ухаантай, баялагтай, эрх мэдэлтэй тийм байхгүй болох үед ч гэсэн би энэ гэрээгээ яах ёстой. Сахих ёстой. Энэ гэрээ бол бид нэр эхнэр нөхөр хүмүүсийн хооронд байгуулдаг гэрээ. Хөөхөн харагдаж явах үед нь сайхан ааш гаргаад үерхэж явах үед нь яг тэгвэл үерхсний дараа өөр болчихдаг те ихэнхдээ хормоо хийгээд те хамаг булгаатай зуралдаад мэдснийхэн дараа ингээд би өгтүүлсэн байж та гэж хэлэх хэрэг байхгүй. Тийм учраас эрсдэгч хүмүүс хормоо хийхдээ залбирдаг. Бурхан минь энэ хүнтэй би суух байхгүй. Тэгээд нэгэн залбираа шийдвэр гаргаад суух юм бол насан туршдаа бид нар хамт явах хэрэгтэй. Тэр зориултыг яадаг үлээ. Гаргадаг. Энэ бол хувь хүмүүсийн хооронд байгуулдаг гэрээ. Магадгүй нэг
гэр бүл нөгөө гэр бүлтэйгээ байгуулдаг гэрээ. Хормесны дараа худууд нь аягүй онцгой хүмүүс байх юм бол яах вэ? Болио гэх үү? Болно ч яахгүй. Хог хүмүүс хоорондоо зөвхөн гэр бүл болохын тулд гэрээ байгуулдаггүй, бас янз янзын ажил хөдөлмөртөөр олон зүйлсээр гэрээ байгуулдаг. Улс үндэстнгүүд хоорондоо бас гэрээ байгуулдаг. Инхийн гэрээ байгуулна. Дайн дуусгах гэрээ байгуулна. Худалдаа 8-1 гэрээ байгуулна. Янз янзаар. Харин Библиэлд гардаг, Библиэлд маш олон төрлийн бас гэрээнүүд гардаг. Тэрний нэг нь бидний санаж байгаагаар нэг юм гайхалтай гэрээ байдаг. Тэр гэрээ нь болохоор Бурхан хүн төрлөختийн хоёрын хооронд Новагаар дамжуулж байгуулсан гэрээ байдаг. Яг гоо мэдээж хэрэг Библиэлд олон төрлийн гэрээнүүд гарчлаа гал та. Энэ бол маш томнуураар гарч байгаа. Томруунаар уучлаар. Томруунаар гарч байгаа гэрээнүүдийн нэг те. Үүний илэрлэл нь юу вэ? Шинж тэмдэг символ буюу нөгөө нэг бэлэг тэмдэг нь. Яг зөв солонго. Солонго хэдэн өнгөтэй байдаг вүлээ? 7. Сүүлийн үед хэдэн өнгөтэй болсон бэлээ? 6 болчиход байгаа тий. Нөгөө нэг ижил хүстэнгүүд маань манай солонгыг нэг өнгийн асангуутлаа 6 болгоод. Ягаад заавал 7 гэж 6 байл та яадгийн гэдгийг санаа штэ үндсэндээ. Тэгэж Бурхны нөгөө нэг юуг тогтоосон ордер буюу тэр бий болгосон дис дараа эмх цэгцийг яадаг вэ гэхээр болонгортуулдаг. Гадуур явж байгаа солонго харах юм бол ямар гой солонго вэ гэдэг энэ тэнд зурцсан байгаа солонго бол ихэвчлэн 6 өнгөтэй байгаа. Тийм учраас тэрийг бол хараад өсө Бурхан нэрээ гэрээгээ сахичин гэж бодож болох байх нь шүү дээ. Тэр чинь бол өөр 6 өнгөтэй бол өөр 7 болох юм бол ноотой байгуулсан гэрээ. Яагаад энэ гэрээг байгуулсан бэ? Эхлэл номын 9-р бүлэг дээр нэг аимшигтай том шийтгэл дуустдаг. Тэр шийтгэл нь хүн төрлөختөн гим нүгэлтэй байгаа учраас гим нүгэл нь бүр хэрэг сэтэрсэн учраас тэгээ тэр гим нүгэл нь хэрэг сэтрэхтэй бүр яаж байгааг гэхээр эрэгтэй болон эрэгтэй хүмүүсийн хооронд, эмэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд, хүн болон мал адгуусын хооронд байж боломгүй харилцааг бий болгосон учраас тэдний хооронд байж боломгүй ёс зүйн бүр дороотол бий болсон учраас Бурхны анхнаасаа тогтоосон тэр дис дараа эмх цэгцийг байхгүй болгож үгүй хийсэн учраас Бурхан энэ дэлхийн ертөнцийг одоо байхгүй болгоё гэж шийддэг. Дэлхийн ертөнц хит их гим нүгэлтэй болсон. Хит их гим нүгэл нь бол дийлдэхэ байж гисэн. Тэгээ Бурхан шийтгэх хүсдэг. Усан галбыг юурлдаг. Усан галбыг бий болгодог баг. Тэгээ тэндээс яг бүх хүн төрлөختөнг үгүй болгоод дахиж шинээр эхлүүлэх байсан боловч Бурхан яасан бэ гэхээр өөрт нь итгэж найдаж байгаа хүнийг авч үлдэж буюу Ноагийн гэр бүлээр дамжуулаад дахин хүн төрлөختнийг цааш нь бүхэлд нь устгахгүйгээр авч явдаг баг. Яг л бидний амьдралтай адилхан шүү. Заримдаа бидний амьдрал хит их нөгөө нэг ингээд болох байх ёсгүй зүйлсүүд бидний амьдрал хит их бий болох үе заримдаа Бурхан өөрт хайртай хүмүүсээ сахилгажуулж эхэлдэг. За хөөмөн. Одоо бол чи арай дэмтэж байна. Арай хитарч байна. Гэ заримдаа бидний буцаага байранд тавих тохиол байдаг. Буцаага байранд тавихад бидэрт янз янзын нөхцөл байдал хангалттай нөлөөлдөг. Хангалттай. Өнөө өглөө манай Магтан дууны багийнхныг бэлтгэж байгаа манай Түмээгээ пастор бэлтгэж байгаа. Түмээ пастортай бэлтгэлийн дараа ярилцаа сууж байхад бид тээр бас эзний талаар нэлээд удаа ярилцлаа. Нэрэ Бурхан хүний амьдралыг байранд тавихад их амархан юм да. Хүн өөрийнхөө амьдралын баталгааг эд мөнгө, санхүү, карьер, боловсрал тэгээ энэ бүхэнтэй байлгахад хүн их аюу амар тайван амьдрах гэдэг тийм эстэй. Санхүү гайгүй боломжийн байртай болоод, унаа машинтай болоод, хадгаламжийн мөнгөтэй болоод, бизнестэй болоод ч юм эсвэл ажил төрөлтэй болоод ингээд ирэхлээр хүн яадаг вэ гэхээр ингээ амар тайван мэдээж эхэлдэг. Гэтэл өмнөд жинхэнэ амар тайван гэдэг чинь юу вэ? Жинхэнэ амар тайван бидний цуглуулсан хөрөнгнөөс бидний олж авсан эрх мэдлээс эсвэл бидний цуглуулсан сертификатнаас ирдэг юм уу? Жинхэнэ амар тайван гэдэг бол Бурхны үгээс ирдэг. Яагаад гэвэл бидний чүүтэй айтай боо юм болж олж авсан зүйл нэг хормын дотор алга болох тохиолдол бишгүй дээ нэг тохиолдол. Бид нэг өдөр л өвчтөй болох боломжтой. Нэг өдөр биднэрт цуглуулсан бүх хөрөнгө маань галж чадах боломжтой. Нэг л өдөр бидний цуглуулсан бүх зүйл маань үн цэнэгүй болох боломжтой болдог. Тэнд тэгвэл бидний амьдралын баталгаа байгаа юу үгүй. Яагаад гэвэл бид маргааш өглөө амьд сэрх хэсгээ мэдхгүй хүмүүс шүү дээ. Гэхдээ бид 100 жил идэх хоолоо хасуулах гэж оролт зорддог. Маргааш амьдрах хэсгээ мэдхгүй хэрнээ 100 жил амьдрах хоолоо бий болоод сэтгэл нь тайван болоод тэгээд суухыг хүсдэг тийм л хүмүүс. Гэтэл Бурханаас ирж байгаа зүйл бидний амьдралыг амар тайван болгож, Бурханаас ирж байгаа зүйл нь мөнхийн баталгаа болдог шүү дээ гэж. Тэгээ энэ Бурхан хүн төрөлхтөндөө байгуулсан гэрээ бол солонгоор тэмдэг болгогдоод хүн төрөлхтөнд үлдсэн. Би дахиж та нарыг устгахгүй гэж. Гэх мэтчлэн хэд хэдэн гэрээнүүд
хүмүүсийн хооронд болон улс үндэстэнгийн хооронд гарсан талаар бол Библи бол хэлдэг. Хамгийн алдартай гэрүүнүүдийн эхлэл номын 17 дугаар бүлгийн 1-ээс 14 дугаар эшлэлээр маш сонирхолтойгоор тавигддаг. Тэрэнд нь Бурхан Авраамтай байгуулж байгаа гэрээ. Бурхан Авраамтай ямар гэрээ байгуулдаг вэ гэхээр ингэж хэлдэг. Авраамыг 99 настай байхад эзэн Авраамд үзэгдэж би бол төгс хүчит Бурхан. Чи миний өмнө явж гим зэмгүй багтун. Чи бид хоёрын хооронд би гэрээ байгуулж чамайг улам үнэр болгоно гэж хэлдэг. Ингээ Бурхан Авраамтай байгуулсан гэрээнийхэн үр дагаварт яадаг вэ гэхээр Бурхан Авраамаар дамжуулаад улс үндэстэнг бий болгохоор зорддог байна. 7 дугаар эшлэлээс нь би чиний мөн чамаас хойш үр удмын чинь Бурхан байхын тулд өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойш чиний үр удмын хооронд үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно. 10 дугаар эшлэлээр нь эрх үүстэн болгон хоцлуулах ёстой. Чи болон чамаас хойш үр удмын чинь сахих ёстой миний гэрээ энэ юм аа гэж хэлдэг. Бурхан анх хүн төрлөختнийг бий болгох үед хүн төрлөختийн гим нүгэл хийгээ Бурханаас тасардаг. Тэгээ буцаагаад өөртөө нэгтгэж цэвэр ариун гэж тооцож өөртөө нэгдэхийн тулд ариун Бурхантай гим нүгэлтэй хүн очихын тулд Бурхан ямар арга замыг хүн төрлөختөнд өгсөн бэ гэхээр Авраамаар дамжуулаад хүн төрлөختөнтэй гэрээ байгуулах, хүн төрлөختөнг аврах, түүний тулд Авраамаа дамжуулаад үндэстэнг бий болгоод тэр үндэстэнтэйгээ өөрөө гэрээ байгуулад тэр үндэстэнгээрээ дамжуулаад бусад үндэстэнгүүдийг Бурхан руу авчрах тийм төлөвлөгөөг боловсруулдаг. Тэгээ Бурхан Авраамтай гэрээ байгуулж байгаа тэр үндэстэнг бий болгохын тулд би чамайг ивэж, би чамайг юрөөнө. Би чиний алдар нэрийг агуу их том болгоно. Чамаас гарах үр удмаашин дамжуулж үндэстэнг бий болгоно. Харин чи бит хоёрын энэ гэрээг үр удмын чинь санахын тулд гэр бүлийн эрх үүстэн болгон хоцлуулах ёслолыг хийх ёстой гэж хэлдэг. Энэ нь Бурхан Новатай байгуулсан гэрээний солонго тэмдэг болсон шиг хоцлол нь Бурхан Авраамтай болон түүний үр удмтай байгуулсан гэрээний тэмдэг болж үлдсэн байдаг. Үүний үр дүнд хоёр тал юу хийх ёстой байсан бэ? Бурхан өрөөх байсан, Бурхан ивэх байсан, Бурхан үнэр өтгөн болгох байсан. Буцаага Авраамын талд юу хийх ёстой байсан бэ? Бурханыгаа дагах, Бурхандаа дуулууртай байх. За ингээд бид цаашаа явах юм бол зөндөө олон хуулиуд гарч эхэлнэ. Тэр хуулиудыг хвшлэн яадаг вэ гэхээр энд Авраамтай байгуулсан гэрээний үндсэн дээр үндэстэн бий болох үед тэр үндэстэнтэй дахиад Бурхан яадаг вэ гэхээр гэрээ байгуулж эхэлдэг. За энэ гэрээг бол бид нар Синан гэрээ гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл бидний хамгийн сайн мэдэх хуучин гэрээ. Хуучин гэрээг Синан уулан дээр Бурхан Мосегаар дамжуулаад Израилийн ард түмэнтэй байгуулдаг. Энэ ямар гэрээ байсан бэ? Гэтэл номын 19 дэх бүлгийн 5-аас 8 дахь эшлэлээр ийхүү хэлсэн байна. Хэрв та нар одоо миний дууг дуулууртаа дагаж миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий минийх. Та нар надад тахилчдын хаант улс ариун үндэстэн болох болно. Энэ үгсийг чи Израилийн хүүгүүдэд хэл гэв. Тийхүү Мосе ирж ард түмний ахмадуудыг дуудан өөрт нь эзний тушаасан энэ бүх үгийг тэдэнд хэлв. Бүх ард түмэн нийтээрээ эзний үйлдэлсэн айлтсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв. Мосе ард түмний үгийг эзэнд дамжуулваа гэжсэн. Ийхүү Израилийн ард түмэн Бурхантай Бурхан хоёрын хооронд байгуулсан гэрээний хүрээнд одоо Израилийн ард түмэн энэхүү гэрээнд нэгдэж орж байгаа бид нар харж байгаа. Энэ бол Синай уулан дээр байгуулагдсан гэрээ, бидний үнийг хуучин гэрээ гэж нэрлэдэг. Энэ гэрээний хоёр талын хариуцлага нь юу байсан бэ? Бурхан ивэн, Бурхан өрөөн, үнэр өтгөн болгоно. Харин одоо хуучин гэрээний ард түмэн яах ёстой вэ гэхээр Бурханы үгэнд дуулууртай байж бүх тушаалуудыг нь даган биелүүлнэ гэсэн амлалт байсан. Энэ гэрээний бэлэг тэмдэг нь бол бидний сайн мэдэх хуучин бид нар бол хөвч хөндөх гэж ярьдаг байсан. Одоо бол яах вэ? Хоцлуулах гэдэг үгээр хэрэгэлдэг болсон тий. Хоцлуулах ёслол нь энэ гэрээний бэлэг тэмдэг бол байсан баг. Харамсалтай нь хүн төрөлхтөн гэрээнийхэн дагуу амьдарч чадаагүй. Чадаагүй гэдэг нь бид нар хуучин гэрээний туршид бүх номноос үзэж болно. Бид нар өглөөний залбирал дээр баг иш үзүүлэгчдийн номыг үзэж байгаа. Ер нь их иш үзүүлэгчдийн ном ч гэсэн ялгаа байхгүй. Нэг л том ийм зохиол явагддаг. Тэр зохиол нь ямар найруулга явагддаг. Тэр найруулга нь юу гэхээр та нар амлсан амлалтандаа хүрсэнгүй. Би та нарыг Египтийн газар нутгаас ингэж шүлүүлж та нарыг ард түмэн болгоод би аварсан шүү дээ. Гэтэл та нар нөгөө талаасаа Бурхантай итгээд найдаад Бурхантайгаа хамт байх ёстой байсан өөрийнх нь гэрээнийхэн амлалтыг зөрчлөө гэж хэлдэг. Ерцөөл тэр шүү дээ. Яагаад Израилийн ард түмэн Бурханы ард түмэн хэрнээ Вавилонд эзлэгдээд, Персүүд эзлэгдээд тий
маш их зовлон бэрхшээлийг туулаад Иерусалимийн сүмэн тоногдоод, сүмэн нураагдаад, хан гэрмүүд нь нураагдаад, хөвгүүд охтууд нь боол болж өөр улс орн руу яваадсан. Бурхны ард түмэн болчлоо чи сайхан амьдрт юм биш үү? Бурхан чи ивэн юрэн гээд бэйсэн биш үү? Хайччваа. Гэтэл гэрээний хариуцлагаар нөгөө талд ч гэсэн хариуцлага баг. Тэр хариуцлага нь юу байсан бэлээ? Бурхны үг тушаалыг дагах. Бидний хамгийн сайн мэддэг 10%. Бурхан эзнээс өөр шүтэнтэй байж болохгүй. Эцэг гэхээ хүндэлнэ. Амралтын өдрийг ариунаар сахнаа. Хулгай хийхгүй. Хөршийнхөн ихнэрт яах вэ? Яахгүй гэдэг үлээ. Тэхгүй гэж тий. Шунахгүй. Ихнэр нь байг, илчгэнд нь хүртэл шунахгүй гэж. Гэх мэтлэн байдлаар 10 хуулийг Бурхан өгөөд түүнээс гадна нийгмийн болоо шашны бусад ёс заншлын хэд хэдэн хуулиудыг, багц хуулиудыг дэд хууль номон дээр болон бусад тоолго гэх мэтлэн номнуудаар бол өгдөг. Египтээс гарсан номоос ахуулаад. Гэвч тэд түүнийг дагдаггүй. Дагахаараа яадаг вэ гэхээр нэг хэсэг нь дагж байгаа царайлаад дагахгүй байгаа дөрөө улам илүү хүнд ачааг өгөөд тэгээ нэг хэсэг дагж байгаа царайлснууд нь мундаг болоод нөө фарисеучуд те царайлснууд нь мундаг болоод дагаагнууд нь нүгэлтнүүд болоод чулуу шидүүлээд явж байгаа. Тэгээ нөгөө нэг бурхны өмнө бүгд зүв байх ёстой биш харин бие руугаа чулуу шидэх шалтгаан болгож бурхны хуулийг ашигладаг. Эцсийн дүндээ энэ хууль гэрээ чинь яах ёстой юм? Гим нүглээс болоод бурхантай тасарсан байсан хүн бурхан хоёрын хоорондын харилцааг эдгэх, нэгтгэх. Гим нүглээс болоод хүн хоёрын хооронд тасарсан байгаа үзэн ядалт, үс хонзон, атаа жөтөө, дайсагналын тэр ханыг нураагаад тэр харилцааг нь буцаж эдгээж бурхан болон бурханы бүтээл хоёрын хоорондох бурханы бүтээл хүн төлөвтөн хоёрын хоорондох энэ гурван талбарын гурвуулангийнх нь хоорондын харилцааг сэргээхийн тулд бурхан гэрээ байгуулсан шүү дээ. Гэт гэрээг ашиглаад яаж гэвэл улам илүү яадаг гэхээр бие бинийгаа буруутгаж гэлдэг. Чи ийм, чи тийм, чи тэгдэг, чи ийм балиар, ийм баба, чи бол ийм нүгэлттэй, чи бол ийм өөдгөө амт, чи бол ийм тийм. Гэтэл бурханы үг сургаал биднийг бусдыг яллахын тулд өгсөн үү эсвэл бусдыг аврахын тулд өгсөн үү? Аврахын тулд. Тусдаа болсон хоёр хүнийг нэгтгэхийн тулд. Үл уучлал, гомдол, цөхрөл, тасарсан харилцаа, гим нүглээс болж унсан тэр харилцааг бурхан сэргээхийн тулд өгдөг. Харин Израилийн ард түмэн түүнийг өөртөөгөө лаг, өөртөөгөө мундаг, бурханы ард түмэн бид бол өстэй ариун ард түмэн, бид бол лаг, та нар бол гахаа нохооноос дор амтан гэж бусдыг буруутгахын тулд одоо ашиглаж байгаа. Харамсалтай. Гим нүглээсээ болж бурханы тогтоосон дүрм журмаас дахиад яадаг вэ гэхээр түүнийг буруутгаж, болонгортуулж, хутгалдаж эхэлдэг. Бурхан юу ойлгосон бэ гэхээр хүн төрлөختөн энэ гэрээнд өөрсдийнхэн үүрэх ёстой хариуцлагаа үүрч чадахгүй юм байна гэдгийг хүмүүст өөрсдөнд нь ойлгуулад одоо яаж байгаа вэ гэхээр авралын төгс хэлбэрийг бурхан бий болгодог. Бий болгож явах хэрэгтэй. Тэр анханасаа төлөвлөсөн байсан. Цаг нь болохоор одоо өгч байгаа. Үүнийг бид шинэ гэрээ гэж нэрлэдэг. Шинэ гэрээ нь бурханы ард түмэн бурханы ард түмэнтэй хийсэн шинэ амлалт бөгөөд Есүс Христэд дамжуулан байгуулагдсан. Есүс Христэд дамжуулж байгуулагдсан. Тэгэхээр хинтээ байгуулсан байх нь? Бурхан хүн төрлөختнөө байгуулсан гэрээ байна. Хинээ дамжуулж? Есүс Христэд дамжуулж. Яагаад гэж? Яагаад гэвэл тэр гэрээний голд хүн байхаар болохгүй байгаа гэсэн юм. Ноатой байгуулсан. Гим нүгэлд унсан. Дараа нь Авраамтай байгуулсан. Гим нүгэлд унсан. Мосетой байгуулсан. Гим нүгэлд унсан. Өөрөөр хэлбэл гэрээний хоёр талд нэгэнд нь бурхан нөгөө талд нь хүн байхлаар асуудал гараад байна. Хүн өөрөө гэрээнийхээ хариуцлагыг пенгийн дааж чадахгүй болчиход гимнүгэлтэй. Тийм учраас бурхан юг бий болгосон бэ? Гэрээний нөгөө талд хүн төрлөختөнг төлөөлөөд Есүс Христийг тэнцээ өөрийнхөө хүүг хүний биеэр болгоод 100% хүн 100% бурхан болгоод дэлхий рүү илгээдэг. Энэ чинь бидний итгэлийн үндэс суурь байхгүй. Бидний итгэлийн чухал суурь болж таарч байгаа. Хаана байгуулсан бэлээ? Загалмай дээр. Иесус Христийг загалмай дээр цовдлох тэр үед. Тийм учраас загалмай дээр загалмай үхэл ба амьлалт энэ бол бидний бурхантай байгуулсан гэрээний маань чухал утга учир болдог. Иесус Христийн цуглаа муу ёрлоо загалмайг тавьд юм уу? Загалмай чи ер нь бол Иесус Христийн цаг үед дандаа л үхэл хагаслыг бэлгэдэг байсан шүү дээ. Хамгийн хүнд шийтгэл. Хүмүүс хамгийн хүнд гим нүгэл хийх юм бол хууль зөрчих юм бол загалмай дээр цовдолдог байсан. Үүнээс илүү тухайн үед
хүний толгойноос сэдэж гарч ирсэн шитгэлийн хэлбэр тухайн үед байгаагүй. Дээш нь харуулж нэг цовдлон, доош нь харуулж нэг цовдлон. Ягаад гэвэл хэдэн өдөр таршилж хүмүүсийн нүдэнд ичхүр булаа. Тэгээд маш их тарчлалыг амсч өгдөг байсан учраас амархан үхэх аргыг бол Иесус дээр сонгоогүй. Иесус загалмайтай цовдлогдож нас барснараа бидний хийж чадахгүй байгаа зүйлийг хийсэнд тооцно гэж хэлсэн. Хийсэнд тооцно. Өөрөөр хэлбэл бид хийсэн учраас биш. Харин бид Иесус Христийн загалмайтай нэгдсэн учраас. Тийм учраас шинэ гэрээний бэлэг тэмдэг юу вэ? Лук номын 22 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлээр зоогийн дараа мөн адил аягийг авч энэ аяг бол та нарын төлөө асгарсан миний цусны шинэ гэрээ юм а гэж хэлсэн байдаг. Бид эзний өмнө ариун зоогийг барих үед түүний талах ба дарсанд нэгдэх үед бид юутай нэгддэг вэ? Загалмайтай нэгддэг. Загалмайтай нэгддэг нь юу гэсэн үг вэ? Үхэл болоод амьлалтай. Бидний гим нүгэлтэй хуучин хүн маань үхсэн. Үүнээс хойш энэ төвшин төгс гэдэг сул дорой энэ яста нэг ийм амт штэ, тийм амт штэ гэдэг тэр хуучин хүн маань үхээд харин загалмайд итгэсэн итгэлээр дамжуулаад тэр ариун зоогоор дамжуулаад тэр түүний итгэлээр дамжуулаад бид нар яадаг вүлээ? Христийн амьлалтай нэгдэг. Үүнээс хойш миний дотор би биш харин Христ амьд байна гэж хэлдэг. Би биш Христ. Би өөрийнхөө төлөө биш Христийн төлөө. Би өөрөөрөө биш харин Христээр амьдрна гэсэн энэ санаа чинь шинэ гэрээний бидний хувьд чухал санах ёстой санаа байдаг. Үүнийг маань сануулахын тулд эзний зоогийг биднэрт эзэн Иесус Христ үлдээсэн байна. Энэ зоогийг барихдаа та нар намайг дурсан санаарай. Юу гин? Мах болоод цусыг буюу үхэл ба амьлалт шийтгэл болоод мөнх амийн талаар бид нар дурсан санах ёстой. Тэгээ шинэ гэрээний бол бэлэг тэмдэг бол эзний зоог байна. Еврей номын 8 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлээр гэвч одоо Есүс илүү сайн үйлчлэлийн эзэн болсон бөгөөд тэрээр илүү сайн амлалтууд дээр үндэслэн илүү сайн гэрээний зууч болсон юм. Илүү сайн, илүү дээр. Матай номын 5 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлийг би та бүхэнд уншиж өгье. Хэрвээ та бүхэн Библийг авчирсан бол энэ ишлэлийг надтай хамт гаргаад уншаарай. Утсан дээр чи ерөө Библи байгуул хамт гаргачаарай. Facebook ухчихна гэж бодохгүй зүгээр. Яг одоо бол Библи уншигчаа тий. Матай 5:17. Гаргасан уу? За дахиад нэг жоохон үлээгээд. Матай номын 5 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл. За хамт уншъя төхөө. 3 хуулийг эсвэл иш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин биелүүлэхийн тулд би ирсэн юм аа. Юуг биелүүлэх гэж байгаа юм? Хууль. Нөгөө хуучин гэрээгээр хүн төлөвтөнтэй байгуулсан хууль. Бидний нөгөө хийж чадахгүй байгаад унаад шийтгэлээ аваад байгаа бидний нөгөө очоод мэрэгжлийн хэлт хурж ирэл энийгээ чи яагаад янзлахгүй нагаад унгаагаа зөвшөөрлөний өгдөггүйтэй адилхан тий. Яг л нэг унаад байдаг юм байгаа. Бидний амьдрал ч гэсэн ялгаа байхгүй. Амьдрал маань засах ёстой, сайжруулах ёстой олон талбарууд байдаг. Зан чанар, үг хэл яриа, хандлага, бие авч явах байдал, бидний бодол санаа, ертөнцийн үзэл, амьдрал хандж байгаа хандлагууд гэх мэт олон зүйлсүүд биднэрт засаж сайжруулах зүйлсүүд байдаг. Үнэндээ энэ дотор бид нар хуулиар бүгд ингэ тэгшлүүлсэн бол тогтох, үлдэх, ядаж өснийх нь талан жуулахгүй ингэ зухагаад үлдэх хүн байхгүй. Тийм учраас бие биендээ зөөлөн хандах хэрэгтэй. Яг бол бид бүгдээрээ адилхан учраас. Бид бүгдээрээ адилхан хэрэв үйлсээ шалгуулах юм бол бүгд унана. Христийн цуглаанд, Есүсийн цуглаанд бүгдээрээ мундаг учраас, төгсөрсөн учраас, лаг болцсон учраас, гим нүгэл хилдэггүй болцсон учраас дандаа ариун хүмүүс цуглардаг хэцүү биш. Харин гим нүгэл хийдэг сул дараа харин бурхан надад хэрэгтэй юм байна гэдгээ мэдсэн даруй хүмүүсийн цуглардаг. Тэгэхээр бие биенийхээ дээр гарах гэж оролдох хэрэггүй. Тэдгээр бид нар бүгдээ адилхан хүмүүс гэсэн. Есүс Христийн цуглаанд ирж байгаа хүмүүс юг болоод ирдэг гэж би нүгэлтэй юм байна. Би өөрөөрөө бол энэ амьдралын энэ гим нүглээсээ бол салахгүй юм байна. Есүс надад хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод ирсэн хүмүүс байдаг. Нөгөө юу гэдүүлээ хоёр хар хэрэг би биенийхээ харыг гайхах гэж гэдэг шүү дээ. Хэдүүлээ бүгдээрээ л бурхны өмнө нэгүслэн авах гэж ирсэн хүмүүс шүү дээ, тий. Би биенийхэн дээр гарах гэдэг яах вэ гэдэг шиг бүгд л адилхан.
Юу биднийг бас өөр болгож байгаа вэ? Итгэл. Есүс бидний өмнөөс нэг унаад байгаа асуудлыг бидний өмнөөс шийдсэн. Одоо хуучин гэрээ, шинэ гэрээ хоёрын хоорондох ялгаа өрөөсөө энэ. Хууль байхгүй болсног үл үгүй байгаа. Хууль хэрэггүйг үл хэрэгтэй байгаа. Юугаараа тэгвэл ялгаатай вэ? Есүс хуулийг биелүүлсэн гэдгээр ялгаатай. Хуучин гэрээн дээр бол хүн хуулийг биелүүлэх гэж хичээдэг байсан. Зовдөг байсан, зүдэрдэг байсан. Тэгээ бүр бурхан тэрийг мэдчихэж байгаа. Тэгээ чи унан заяа. Чи нүглхийн харжлагаараа чи хийн. Тэгээ хийхэн гутаа чи яах вэ? Мал алаад, нядлаад дахлаа өгчих. Тэгээ би чамаа тэр жилийн чинь нүглийг уучлаа заяа. Тийм аргыг хүмүүст ядаж өгсөн. Тэгэл нүгэл хийгээл нүглийнхэн талаа шатаалт дахил өргөдөг. Нүгэл хийгээ жил болгон эвлэрүүлийн дахил өргөдөг. Тийм л амьдралаар амьдарч байсан. Тэгээ сүүлдээ нөгөөтгөө ч хийхээ байж гэлсэн. Тэрнийх нь оронд нь шүтэнүүд, хуурамч бурхтууд гарч иж бүхэл ард түмэн бүр нөгөөд чигээ явах үед бурхан зэмэлж өөр ус орны иргэшилт хүртэл оруулжсэн түүхүүд бол байгаа. Тэгвэл бидний хувьд юугаар ялгаатай вэ? Есүс Христ загалмай дээр цовдлогдохдоо энэ нүглээс ирсэн бүх шийтгэл, бүх буруутгалыг Есүс өөртөө авсан. Энэ хардаа энэ гэрээний онцлог бол ерөөсөө тэр. Бурхан хүн төрөлхтөнтэй гэрээ байгуулахдаа хүн төрөлхтний төлөөлөл болох Есүстэй гэрээ байгуулсан байхгүй. Яг бол бид нар өөрсдөө гэрээний нэг хал болохоор хариуцлага хүлээж чадахгүй байгаа шүү дээ. Хийх ёстой юм хийхгүй байгаа. Бид нар ч яг л тийм хүмүүс. Заа гэж хэлчихээ заагаа хийдэггүй. Өнөөдөр ч гэсэн бид нар тийм шүү дээ. Би биндээ тэгнэ гэж хэлчихээ тэгнэгээ хийдэггүй. Хайрлана гэж хэлчихээ хайрладаггүй. Уучлалаа гэсэн мөртлөө уучлалдаггүй. Энэ бидний гим нүгэлтэй сул тал. Харин Есүс Христийн сайн мэдээг сонссноос хойш эзний ариун сүнс бидний дотор орж ирдэг баг. Ариун сүнс хүнд байгаа үйл манай төсийнхөө өөрийгөө зааж чинь яг зөв. Тэр хүн ямар нүгэлтэй вэ гэдгээс үл шалтгаалаад бид Есүс Христ итгэх үед бүх хүнд Бурхны ариун сүнс өгөгддөг. Тэр ариун сүнс яах гэж өгсөн бэлээ? Бидний гим нүглээс холдуур амьдруулахад бидний туслахын тулд, Бурхны үгийн дагуу амьдрахад туслахын тулд мөн эцэстээ Тэнгэрийн усад очиход бидний авралын баталгаа болгож, тамга болгож ариун сүнс бидэнд өгөгдсөн гэдэг. Одоо бид нар ариун сүнс дотор тэгвэл унаад исэн шалгалтаа давж чадахгүй байгаадсан тэр тестийг, тэр шалгалтыг давах боломжтой болж байгаа. Яаж гэж? Ариун сүнсний хүч чадал дотор ингээ бүгдийг зөв хийсэн учраас үгүй. Ариун сүнсийг авсан учраас буюу Бурхны авралыг авсан учраас шууд оноог маань өгсөн. Энэ л бидний сайн мэдээ байхгүй юу? Бид оноогоо аль хэдийн авцсан. Магадгүй та шалгалтаа маргааш өгнө. Эцсийн өдргөн. Зарим нь 10 жилийн дараа, заримуд нь 20 жилийн дараа, заримуд нь 30, 40, 50 жилийн дараа, заримуд нь 120 жилийн дараа дөнгөж өнөөдөр төрж байгаа бол магадгүй. Есний тогтоосон цагийн дараа. Бид шалгалтанд орно. Бурхны их шүүлтийн өмнө бүгд очино. Бүгд энэ дэлхий дээрх махан бие тайлж үлдээгээд Бурхны өмнө очино. Бүгд шүүгдэнэ. Баян байна уу, ядуу байна уу, боловсралтай байна уу, боловсралгүй байна тэр хинт ч хамаахгүй. Бурхны өмнө бүгд нүцгэн очиод хийсэн нүглийнхэн дагуу шүүгдэнэ. Тэр шалгалтын үед оноог бид нар аль хэдийн авцсан. Шалгалтынхаа оноог авцсан хүмүүс. Яагаад гэж Есүс Христэд итгэлээрээ дамжуулаад Есүс шалгалтыг аль хэдийн загалмаа дээр өгсөн. Есүс загалмаа дээр цовдлогдоод бүх шийтгэлийг нь авцсан. Одоо юу гэсэн бэ? Натаа гэрээ байгуул. Тэгвэл би юу хийх вэ Есүс? Юугаа гэрээнийхэн дагуу би одоо яах ёстой вэ? Итг. Хайрл. Бурхан эснээ дагаад хамт бай. Энэ загалмаа дотроо л бай. Энэ загалмаа дотроо буюу энэ итгэл дотроо л зогссоор бай. Энэ итгэл дотор байгаа тохиолдолд энэ итгэлээрээ дамжуулаад чи аль хэдийн дүнгээ авнаа. Харин үүнээс гарах үед, үүнээс холдох үед, итгэлээс ухрах үед, болох үед бид өөрсдөө шалгалтанд орох хэрэгтэй болдог. Өөрөөр хэлэх юм бол бид чадахгүй л гэсэн. Шийтгэл нь тодорхой. Хэрэг чадах байсан бол хуучин гэрээний үед хүн төрөгтөн аль хэдийн чадах байсан. Чаддаагүй учраас шинэ гэрээг байгуулж Бурхан Есүсийг өөрийнх нь хүүг хүний биеэр илгээсэн нь бидний итгэлийн үндсэн суурь юм байна. Үндсэн суурь. Есүс загалмаатай цовдлогдож бидний хуучин гэрээнд буюу хуулиас ирж байсан бүх шийтгэлийг буюу хараалыг ерөөл болгосон. Үхлийн шийтгэлийг мөнх амьд болгож өөрчилсөн. Энэ бол шинэ гэрээний доторх бидний хүлээж авч байгаа зүйлс. Тийм учраас бид эзэн Есүсийг хайрлах ёстой. Матай номын 22 дугаар бүлгийн 37-40 дэх эшлэлээр бид яах ёстой вэ? Бурхан эцгийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаар хайрлана. Мөн хөршөө өөрийн адил хайрл. Энэ бүх зүйл дотор бүх хууль багтаж байгаа. Бүх хууль.
Гүйцээ. Юу вэ? Юу гүйцээ болчих вэ? Бурхны хайрал. Хажууд байгаа хүн хайрал. Хажууд байгаа хүн чинь айгүй мундаг, сайхан, гоё, тансаг, гоё үнэртэй, гоё хувцастай. Бас гоё данстай, гоё машинтай, гоё байртай, гоё ажилтай гэж огт хэлээгүй. Хөршөө өөрийн адил хайрлах талаар Есүс зааж байхдаа юу хэн миний хөршөө гэж асуухад юу ч хэлсэн гэж чиний үзэн ядаад байгаа хүн ч л гэж хэлж байгаа шүү дээ. Нөгөө самарчууд буюу Израилийн ард түмний үзэн яддаг төрлийн хүмүүс шүү дээ. Тэр чинь л чиний хөрш шүү дээ гэж. Өөрөөр хэлэх юм бол сайнаа сайхуулаад саар хүртэх бүх хүмүүсийг Есүс бидэнд юу болгож өгсөн бэ гэвэл хөрш болгож өгсөн. Тиймээс бие биенээ хайрл. Бүх хууль үүн дотор багтаж байгаа. Эцэг бурхан, эзэн бурхнаа хайрл, бие биенээ хайрл. Бурхныг бид үл яаж хайрлах юм? Эхнэрээ бол би хайрлчна. Өөр хүмүүсийг яах вэ? Нэг тэгсийг гайгүй хамтчихна. Бурхныг яаж хайрлах юм? Бурхны үг тушаалыг дагна гэдэг нь түүнийг хайрлж байна гэсэн үг ээ гэж хэлсэн. Тодорхой. Ээж аав нар бид нар өөрсдөө ч гэсэн энэ бурхны үгийг ашигладаг л өстэй. Бурханд итгэдэггүй өрнө. Чи аавынхаа үгэнд ордоггүй, аавда хайргүй хүүхэд байна гэж хэлдэг шүү дээ. Хийн заагаад өгсөн мэдхгүй амар буддист хүмүүртэл тэгэл яриа л гэж хэлдэг. Библийн сургаал шүү дээ. Хайрлж байгаа бол яг үг тушаалыг дагдаг. Бурхныг хайрлж байгаа бол бурхны үг тушаалыг дагнаа л гэсэн. Тэгэхдээ энэ дотор бид нар алддаг. Нэгүслийн сайн мэдээ юу гэж алдсан ч гэсэн бурхан чамааг хийсэн гэж үзнэ гэж хэлдэг. Энэ нь биднийг улам илүү хичээмээр санагдуулдаг. Яагаад вэ? Намайг хайрлсан хүний төлөө би алдсан ч гэсэн улам илүү хичээмээр байдаг. Илүү сайн хиймээр байдаг баг. Тэм учраас Есүс хайртай, Есүс дээр ирсэн, Есүсийн сайн мэдээг хүлээж авсан хүмүүсийн хувьд энэ шинэ гэрээндээ дотроо байж, гэрээнийхэн дотор алхаж, Христийн хайраар бид бие бинийгээ хайрлаж, Бурхан эзнээ хайрлаж амьдрцгаа гэж би та бүднийг дахин сануулмаар байна. Яагаад гэж бид гэрээ байх болсон хүмүүс. Гэрээнсээ хурцлахгүй. Хэлсэн амдаа хүрэх ёстой. Есүс Христийн тусаар дамжуулж бид гэрээ байх болсон. Бурхан амлсан амлалтандаа хүрнэ. Харин та Есүс хайртай юу? Таны төлөө бүх шийтгэлийг авсан түнд хайртай юу? Тийм бол хөршөө хайрлал. Хамгийн дургүй хүмүүсээ хайрлал. Амархан биш. Гэхдээ эзний ариун сүнс танд өдөр бүр таныг өөрчлөлт чинь туслах болно. Амен. Амен. Хамтдаа хийсний өмнө залбирцгаая. Бурхан минь, энэ шинэ гэрэн дотор алхахад таныг хайрлаж, таны хүмүүсийг хайрлах хүч чадлыг та биднэрт өгөөч гэж. Гэрээнийхэн дагуу амьдрахад та надад туслаач гэсэн мөрө түн рүү хандаа залбирцгаая. Чин сэтгэлээсээ Бурханы өмнө ирээд түн рүү хандаад таныг хайрлах хайрыг, таны хүмүүсийг хайрлах хайрыг та надад өгөөч. Хайр дотор бүх хууль байдаг. Бүх хууль хайрын хуулийн дотор захирддаг. Их эзэн минь. Энэ хайрын хуулийг дагаж мөшгөхөд туслаач. Заримдаа бид алдаж ундаг. Заримдаа цөхөрдөг. Заримдаа хайрлсныхын төлөө ус хацуулдаг. Есүс та ч гэсэн хайрлсныхын төлөө загалмаатай цовдлуулсан. Есүс та хайрлсныхын төлөө өргөс тутмыг толгоондоо зүвс. Есүс та хайрлсныхын төлөө хайртай шав дагалдаж тартай. Тэднэртээ зарагдсан их эзэм. Та хайрлсныхын төлөө чадлуулсан. Та хайрлсныхын төлөө их эзэм та ташуурдуулсан. Есүс бид бол таны дагалдагч нар. Таны явсан замаар явж, таны хайрлсан хүмүүсийг хайрлаж, таны хийгснийг хийж явахтаа биднэр туслаач. Эзэн минь та бүх зүйл сайхан байна гэж хэлээгүй. Гэхдээ загалмаагаа өрөөд намайг дагаарай гэж та өөрөө хэлсэн. Таны хүн болгонд өгсөн тэр загалмааг өрөөд явах ёстой замаараа яваад очих ёстой газартаа очиход та биднэр туслаач. Аава. Маш их гэмгүүлтэй байхад та биднийг хайрлаж, өөрийнх нь хайраар аварсан танд баярлалаа. Алдаатай оноотой амьдралд маань их эзэн минь та биднийг засан сайжруулж,
Бидний амьдралыг их эзэн минь өдрөөс өдөр та өнгөлөж өгөөч та ёсгож. Суралцаж их эзэн минь таны дотор шийдвэрээ гаргаж хэцүү байсан ч гэсэн их эзэн таны ариун сүнсний хүч чадал дотор алхахад та туслаарай гэсэн. Хайрлах байтугай үзэн чадахгүй байхад хэцүү тийм хүмүүс бидний амьдрал зөндөө байдаг. Их эзэн минь таны тэнгэр мэд хязгааргүй хайраар тэр хүмүүс та байсан бол хэрхэн хандах байсан бэ гэдгийг та бидэнд зааж өгөөч. Халелуя. Бүгд хамтдаа залбирал дотор эзэн рүү хандна. Түүнийг магтаалыг өргөцгөөе. Суудлаасаа босоод эзний өмнө ирэн. Чинслээс